Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. За өнөөдөр ингээд Бүднайм дахь Пош усаас Монгол улсад суугаа элчин сайд элчин сайдын яамнаас Пошийн соёлын өдрийг санаачлан Дундгов аймагт зохион байгуулж байна. За энэхүү одоо соёлын өдрийн онцлог бол одоо саяхан одоо манай аймгийн одоо эрдэнэ хурлын төлөөлөгч нар удирдлагууд бас бизнесийн төлөөллүүдээс одоо Пош улсын Любельск мужтай бас хамтын ажиллагааны одоо протокол хийж цаашд муж хооронд аймаг хооронд одоо хамтран ажиллах, бизнесийн туршлага солилцох, за газар тариалан одоо соёлын харилцаа, ялангуяа одоо боловсролын салбарт бол одоо өндөр мэргэжсэн боловсон хүчнүүдийг сургах, туршлага солилцуулах ийм ажлуудыг одоо зохион байгуулахаар ингээд болоод байгаа. Тэгээд энэ ажлын хүрээнд бол Дундгов аймагт энэ Пош улсын одоо соёлын өдрийг зохион байгуулж байна. За энэхүү соёлын өдрийн бас нэг онцлог гэвэл одоо тэртээ 1245 онд Бенедикт Поляк гэдэг хүн одоо Марко Пологоос өмнө одоо манай хар хоринд за Гүйг хааны одоо үед тэр хуралдааны үед Монгол улсад одоо айлчилж ажиллагаа хийж ирсэн байгаа. Тэгээд энэ Ромын папын бас захиаг одоо хүргэж ирсэн. За мөн одоо манай Гүйг хаанаас Ромын пап руу одоо захиаг одоо хүргэж өгсөн тухай маш сонирхолтой ийм түүх. За мөн одоо энэ Европт болсон Батхааны үеийн одоо тулаануудын тухай Монголын бас бид бүхний бас зарим одоо сонирхож мэддэггүй байсан түүхийг дэлгэсэн ийм одоо зургийн үзэсгэлэн болж байна. За одоо хоёр улсын одоо соёл одоо уламжлал, ардын урлаг эдгээр зүйлүүдийг бол харилцан ойлголцоход их чухал ач холбогдолтой ажил болж байна гэж одоо бодож байгаа. Тэгээд Дундгов Пошийн өдрийг зохион байгуулж байгаа маш их баяртай байна. Засаг дарга болон эрдэнэ төлөөлөгчний дарга удирдлагууд бидний сандыг хүлээж авч хамтарч энэ үйл ажиллагааг эхлүүлэх болсондоо баяртай байна. Тэгээд энэ Пошийн өдрийн хүрээнд болохоор кино гаргаж байгаа юм зургийн үзэсгэлэн эхэлж байна. Дундговын удирдлагууд багаараа Пошд айлчилсан. Люблин гэдэг Люблин тэр бүс нутгийн бас хамтын ажиллагаа эхлүүлэхээр яриа хэлцээр хийгээд амжилттай яваад ирсний дараахан одоо ингээд Дундгов аймагт Пош элчин сайд яам хамтраад ингээд Пошийн өдөрлөг зохион байгуулж байгаа таатай баяртай байна. Хамтын ажиллагаа бол өнөөдрөөр ингээд дуусахгүй, энэ бол эхлэл. Тэгээд ирээдүйд бид олон талаар хамтарч ажиллахаар яриа хэлцээр хийгээд явж байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд бол бид нэр Бенедикт Полак гэдэг 1240-40-од оны үед Монголын хаан дээр ирсэн чачилсан тэр түүх дурсгалын юу балкад үзэсгэлэн гаргаж байгаа. Тэгээд кино театрт болохоор Пошийн кино яалагч гэдэг нэртэй 2 дугаар дайны үеийн сонирхолтой тийм кино байгаа. Тэгээд аймгийн удирдлагууд болон энд хүрэлцэн ирж байгаа бүх хүмүүсийг баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд манай үзэсгэлэн бүх хүмүүс нээлттэй үзэж танилцахад нээлттэй байгаа шүү. Баярлалаа. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.